Олон комент бичсэн бичлэгэнд би ерөн дуртай. Энэдрийг хилцүүлж гарах юм болоо те. Ажил би энийг суран биш гэдгийг өмнөх бичлэгнээс мэдэж авсан. Угаасаа би дугуй ундаг. Дугуй бол гоё, сайхан, хурдан. За намайг тэгэхээр Kowalski гэдэг. Өнөөдөр би та нарт Chuck ахын цагдаагийн түүх киног ярьж өгнө. За эхэлцгээе. Чууг их чуулга хүүхэн шуухан шөнийн клуб бүл хөдлөх гээд оролцохгүй юм байхгүй нэг төрлийн мафийн босс юм. Түүний эргэн тойрон дандаа хитмэнүүд явж хамгаалдаг ба тэр өөрийн бохир заван хар тамхи худалдаа эдрийн ажлаа өөрийн үеэлдүү Дайны болон Ко гэх нөхөртэй хамт хийдэг. Сүүлийн үед цагдаа нарын ажиглаж буйгаар Понг гэх нэмэгтэй чуугийн эргэн тойронд үзэгдэх болсон бөгөөд хараахан хамт ажиллаж байгаа гэх хангалттай мэдээлэл байхгүйж. Өнөөдөр чуу өөрийн бизнес түншүүдтэйгээ уулзахаар болсон мэдээ цагдаа нарт иржээ. Цагдаа нар за одоо л нэг чууг нэг мөр барья гэж шийдэх ба нууц ажиллагаанд бүтэн тасаг оролцох ба бүгд тус бүрийн оноосон даалгавар уншаад цаас австгадаг. Чууг уулзахаар ирэхэд цагдаа нар аль хэдийн байраа эдэлчихсэн байх ба чуу түншүүдтэйгээ бололтой уулзахаар Дайнытай хамт яваад өглөө. Гэсэн чуугийн нэг салгансан хүн хоол эргүүлж яваад манай цагдаагийн нэг ажилтан анзаарчихдаг. Ард нь энэ бүхнийг харсан манай Chuck ахын ахлагч Чан гэх төр өнөө нөхрийг явбуугүй юу? Биднийг анзаарчих шиг боллоо. Түүнийг даг гэдэг. Нөгөө нөхөр Понг гэх өнөө эмэгтэй хамгаалагчаар явж байж. Тэгээд түүнд юу харснаа хэлээд намайг төөрөлдүүлж байх хооронд эндээс зогт гэдэг. Энэ хооронд чуу түншүүдтэйгээ уулзан хар тамхи авах гээд байж байхад утас дугарч нэг сэжигтэй хүн дагаад байна гэсэн ардаас нь Чан орж ирээд цагдаа байна гэж хэлээд Понгийг барьдаг. Чуу цагдаа нар ирчгээд бушуухан гарах ба нөгөө талд улаан цамцтыг дагаж байсан цагдаа буудуулж нууц ажиллагаа илчлэгдлээ. Цагдаа нар эхлээд тэр хавийн иргэдэд анхааруулад чуугийн байгаа газар руу шахацгааж эхлэх ба нэг цагдаа бүр хөс баасан гойжоод байхыг Чан хараад түүнийг таймшруулахыг хичээдэг. Цагдаа нар шахаж байхад симпигээр нь чуу зогтож байх ба үүнийг Чан хардаг. Тэд машиндаа суугаад явах гэсэн ч энэ замыг цагдаа нар хаачгаж, энэ замыг ч гэсэн цаашаа явах энэ замыг хаачгаж доош шууд яв. Чан жараас нь дагах ба тэнхийн байшингуудыг зад мөрөгдөг. Тэгээд Bad Boys 2 л 3 дээр ч нэг ийм хэсэг байдаг штэ. Яг энэс санаа авсан байна. За ингээд чуу хөвчлгүй газартаж уулын замаар зогтох бөгөөд ууг нь энд зам хаагаад хүлээж явах хэвээр цагдаа нар буун дуу гарахад бусаддаа тусал гэдэг ахлахынхаа үгээр уул руу явчихаж чууч тэндээс автобус барьцаалаад явах ба энэ хэсэг бол одоо постэр дээр байдаг гэдгээс гадна ер нь л энэ киноны хамгийн iconic хэсгүүдийн нэг. Гэхдээ манай хуунч тийм үү. Сүүхүүдээ юм болохоор автобусыг тосож зогсоох гээд уулын дээгүүр нөгөө тал руу гүйж эвгүй их зураг руу буугаад нэг машинаар хаалт хийж автобусыг зогсоож чаддаг. Тэргээд автобуснаас зогтож гарах ба чууг энэ үед барьдаг. Намайг явуулчих. Энэ чинийх амьдрал чинь ганц олдох боломж шүү. Хинч мэдэх шаардлагагүй шүү дээ. Ахваалаа гэр. Тэгвэл Хэдий Чан хичээл зүтгэлээр чууг барьсан ч энэ ажиллагаа уг нь нилээн нууц бас аль болох бага хохирол гаргах ёстой байсан гэж цагдаагийн дарга уурлах ба өнөө уулын замыг хаагаад хүлээх ёстой байсан салааны дарга Чаныг алдаа гаргаж төлөвлөгөөний үйл явцад өөрчлөлт орсон гэж гөрнөө. Уг нь манай хүн л энэ ажиллагааны бурхан дэнгэр байсан ч би тушаалын дагуул гүйцэтгсэн гэдэг. Гадаа хэвлэхэн ирээд ярьцлага авна гэхэд Чаныг дарга нь яриа өг гинэ. Түүнийг өрөөнөөс гарсны дараа "Гэвэн бол өсөж яваа сайн цагдаа. Түүнийг цагдаагийн газрын нүүр царай болгоё. Тэр ч гэсэн энийг дайжгүй хийчих байх" гэдэг. Хэвлэлийн мэдээ өгөх болоход Кевинч нэрэл хил ам нь бас сайн хөгжчихсэн аж. Ажиллагаа амжилттай болоход удирдлага маань чухал нөлөө те. Тушаал дэвших болов уу? Бид тушаал дэвших гэж гэмт хэрэгтэндээ тэмцдэггүй. Гэхдээ удирдлагууд маань энэ талаар санаа тавих байхаа. За ингээд манай хүн олон шоу нэвтрүүлэг зураг авалтад орж пострууд дээр гарч ёстой гараад өглөө. Нөгөө талд харин цагдаагийн дарга болон ахлах Вонг нар уулзаж байна. Цагдаагийн дарга чуудаа хамт байсан Понгийг судлахаар шийдсэн ба Понг чуугийн нарийн бичиг байж. Тэгээд түүнийг шүүхэд татахгүйгээр чуугийн анхаарлыг татахгүй цэвэрхэн шиг түүний эсрэг шүүхтэр гэрч болохоор шийдэж мөн тэдэнд хангалттай нотлох баримт байхгүй гэх ба чууг ямар нэг алдаа гаргатал хүлээ гэдэг. Харин шүүх хүртэл Понгийг чуугийн хүмүүсээс хамгаалах хэрэгтэй. Энэ ажлыг хэн даатах уу гэж бодож байгаад тэд яг нэг хүнийг олдог. Маргааш нь хатагтай Понг болон түүний өмгөөлөгч бас Чанч цагдаагийн офис дээр ирэх ба манай хоёрч нэг лүгөө нулимж явсан улс угаасаа нэгнээ үздэгвэ. Тэд Понгод шүүхүү таныг өгөхгүй харин иргэний үүргийн дагуу гэрч бол гэдэг. Харин Чан чи энэ эмэгтэйг хамгаалах болно. Юу энэ эмэгтэйг үү? Чи дургүй юм уу? Үгүй тэгэлгүй яах вэ? Понг ахлах чи түүнийг шүүх хурал хүртэл 24 цагийн турш гадна дотн хаанч явсан хамгаалах болно. Тэгээд
Нэмэгдэл 10 гаш шүү за. Хуучны хувиршгүй сайхан уламжлал байгаа. Гэт Понг авахаа шахалдаар хамгаалуулахаар болдог. Ингээд уулзалж дуусах талдаа орж хатагтай Понгтой тусдаа уулзаах хийгээд Кевин Понгийн өмгөөлөгч хоёрыг гаргалаа. Тусдаа уулзах болоход цагдаагийн дарга түүнтэй юу ч ярихгүй хэсэг байж байгаад явуулдаг. Понгийн өмгөөлөгчийг Чен гэдэг бөгөөд Понгийг өрөөнөөс нь гарч ирэхэд цагдаа нар юу асууж байна? Энэ тэр зүйл хэлсэн үү? Гэж асуухад Понг юу ч яриаггүй гэх ба энэ нь манай өмгөөлөгчийн харыг төрүүлэх. Цагдаагийн нарийн башир аргаж. Учир нь Чен бол бас л чуугийн талын хүн бөгөөд Понгоос гадна чуугч өмгөөлж байгаа тул Понг ямар нэгэн юм хэлэхгүй гэдгээс айсан хэрэг. Энийг ч цагдаа нар мэдэж байгаа учраас Понгтой тусад нь уулзаж дунд нь яс хайж байгаа гэх юм уу да. Цагдаагийн газраас гарч ирэхэд чуугийн хүмүүс Понгийг тосож авах ба тэд Понгийг боссийн эсрэг гэрч болно гэд бас санаа зовсон хүмүүс чаанч тэднийг ойртуулахгүй байх бөгөөд Понг бол санаа зовлтгүй би ямар нэг юм хэлэхгүй л гэдэг. Үүний дараа Чен чуудаа уулзаж байгаагаар гарах ба хэрэг явдал ер нь нэлээд наашгүй байгаагаас гадна Понгийн талаар хэлдэг. Понг уг нь саяхнаас чууд ажилд орсон учраас тийм ч их чуугийн бохир заван ажлын талаар мэдэхгүй гэхэд өмгөөлөгч хэдий тийм ч тэр бидэнд гай болохыг үгүйсэхгүй гэдэг. Чууч дайныг Понгод санаа тавигнэ. Баахан чуун Чен чаанууд толгоор гэдэг шүү. Нөгөө талд Чаан Понгийг өдөржин дагах ч өнөөх нь хялан захин хийгээд нэг л болдоггүй. Оройн гэртээ ч оруулсангүй. Би өөр нэг үйлбэрийг одоо хилтгэн зөвөө буруу зөлөг ажиллаа бодохоор орох ч ёстой юм шиг тийм ээ. Бас нөгөө талаас Чаан ч манай хүнийг цох болгон дээр нь хараж ажиглаад байхаар нь хамаг юм хааж цойжилчихлоо. Эндээ чуугийн дөө дайныг явуулсан хүн гэж бодсон нэг л алдгүй шүү. Тэгсэн харан мэн цагдаа нар ч угаасаа чуу Понг хоёрнууд яс хайж байгаад Понгоор мэддэг зүйлсийн яриулга төлөвлөгөөтэй байгааж. Чаанч худлаа ноцолдож байгаа болоод жүжиглэж өгнө. Тэгсэн Понг би цагдаа дуудахыг гэсэн манай хоёр ухаан алдсан юм байна. Уцын тасалчих. Одоо яваа. Би түүнийг унагцглаа. Үгүй хараахан унааг байна. Хол бай. Ой сэргээ одоо яв. Харж байна тэр бүрэн унааг байгааз. Ой сэргээч та одоо явах хэрэг. Наад мөг чинь нэг мөр. Маскыг авч харахад азар Понг өмнө нь энэ цагтааг анзаараагүй байж Чаанч тасцсан уцаа холбож бариад дарга руугаа залгаж худлаа ярьж байгаа дүрсгнэ. Энэ даалгавар хэд аюултай юм. Дээрээс нь гэрч олигтой хамтарч ажиллахгүй байна. Би ер нь боллоо гэд явах гэсэн. Энэ үйл явдлаас айсан Понг шалдаа бууж Чаантай хамтарч ажиллана гэх ба энд аюултай тул Чааных руу явахаар болдог. Манай хоёр Понгийн машинаараа явж байсан гинэд урд нь хүүхэд төрсөн тэрэг гарч ирээд мөргүүлж Чаан айсандаа гарч ирнэ. Энэ удаад жинхнээсээ дайныгийн хүмүүс иржээ. Буудаа гүрмээ Понгод өмсүүлж гисэн Чаан тэдэнтэй гардан тулдах ба Чакяхын кино юм чинь энэгээр тэдүүгээр хөөцөлдөөстэй. Машин дотор нуугдаж байсан Понг хүмүүс дайрж орж ирэхэд гарц цогтхдаа Чааны бууг гаргаж ирж агаарт хий буудаад харваас буу барьж үзээгүй хүн хүний өөрөнгөө сандрагдаг. Чаан жаярахнаар ойртож түүний бууг авах гээд Понг сандарсандаа ихц буудаж дайныгийн хүмүүс цухтаад алга боллоо. За тэгэхээр манай сууг одоо жоохон балиар амбиц зэдэртэй болж байгаа. Ядаж 20 касап хүрцгээ хэдүүлээ. Тэгэхээр намайг юу хэлж байгааг ойлгож байгаа бах. Тэгээд дарчихгүй юу дөө. Мөн доношин гөх боломжтой гэлмээр байна. Хэн мэдлээ микээ сайжруулчих юм билүү тийм ээ. Хоёр самбарсан гар машинтайгаа явах ба чууд итгэл алдарсан дээр нь Чаан Понгийн мэдих бүхнийг яриулж дуураагуур тэмдэглэж авдаг. Уг нь хадагтай Понгийн ээжэд чуу сүүний мөнгө зээлдэг байж. Тэгээд гайгүй сайн хүн гэж бодоход өнөөх нь драг дилэрэ. За ингээд Чаанид нэг юм ирсэн. Чааны найзууд болон найз охин Мэйн түүнд төрсөн өдрийн мэд хүргэх гээд хүлээж байдаг. Тэгээд унтлагын хувцастай хүүхэн гэртээ дагуулад ороод ирэхэд хинч хэл буруу юм бодно шүү дээ тий. Ямар нэг эргэлзээгүйгээр Мэй түүнийг нүүрэн дунд нь бялуун алчгаад яваадаг. Чаан араас нь явуулгүй ер нь юу болсон мэдээгүй яаж ингэдэг байна ухааны юм яриад усанд ордог. Усанд орж байхад найз охин орж ирэх ба Чаанч өнөөх нь мэдэхгүй солиорч өгнө. Понг ууг нь эвлэрүүлчих санаатай тэр чамд сайн болохоор л ингэсэн хэрэг би түүнд тайлбарлана. Тэр ер нь жоохон усан толгойтой. Би хэрвээ хүний чихэн дээр цэцэг ургуулж чаддаг байсан бол түүн шиг 100 охинтой болчихсон. Тэр ээлжээ хүлээгээд байж байх байсан юм. Гэхдээ чи түүнд хайртай үстэй. Тийм ээ. Гэхдээ надад уучлах ямар ч шалтгаан байхгүй гэж хэлээд алчуур нөмөрж гарч ирээд Мэйг хардаггүй. Мэй ч нууцаар түн л уцаар залгах ба манай хүн цаашаа улам солиорно. Мэй вэ? Уучлаарай гинэ. Уйлаад яах вэ? Наад зангаал засчих гэдэл бас л цэцэрхсэн юм билээ. Тасалсан. Эргэж хараад Мэйг хараад 3 дахь бялууга нүүрэндээ хүртлээ. Мэй ч явах гэсэн Чаан уучлах гэж зуралдаад өмнөхөөсөө ч далаан дор юм болгов. Нөгөө талд Понг Чааны гэрийг үзэж байгаад өнөө гэрлүүн дайрсан цагдаагийн зургийг хараад сая болсон бүхэн цагдаа нар зохион байгуулсан гэж боддог. Ер нь бол цагдаа нар мэхэндээ унчиж байгаа юм л да.
Тэр Кевин орж ирэхэд нэг л нялхраад байна шүү. Маргааш өглөө отос дуурах дуунаас ирэхэд Чаан нам унтчихж шүүх хурал аддын эхэлсэн байх ба Понгийг авч явах гэсэн тэр алга болчихжээ. Цагаан тулсан хойно манай хүн яриаг нь хуулж авсан хуурцгаа авч явлаа. Шүүхтэр нэрэл цагдаагийн талын нотлох баримт баг байх ба үүнийг нь Чэн гарамгаа ашигладаг. Эхнийгэрч өнөө бүтлгүй цагдаа байх ба тэр дээрэмж зүгтгад ихэнхийн хальт хараад өнгөрсөн байна. Хоёр дахь гэрч нь нөгөө Чааныг гөрсөн ахлагч байх бөгөөд бас л гэмт хэрэгтний хувцсыг харснаас яг царайг нь хараагүй гэдэг талыг Чэн өмгөөлөгч гэрчээр гаргуулж ирдэг. Энэ башир арган цаашлаад Чааныг гэрчээр дуудагдахад жинхэнэ тоглоом тоглодог. Өмгөөлөгч Чэнийг тайлбарлаж буугаар тэр уулын замаар 4-5 минутанд 8-9 автобус өнгөрдөг ба Чаан уулын замыг товчилж автобусыг зогсоосон юм бол яг хэрэгтэн суусан автобус тэр мөн үү? Бас энэ яг манай үйлчлүүлэгч гэмт хэрэгтэн гэсэн үг үү? Өмнөх цагдаа нар барих гэж байгаа хэрэгтнийхээ царайгч хараагүй байна. Ядаж тэр автобусанд хэрэгтэн байсан гэж бодъё. Мөрдөгч Чаан автобусыг зогсоогоод иргэдийг гаргахад жинхэнэ хэрэгтэнг алдсан байвал яах вэ? Тэглэж тэр үед Чааныг цагдаа гэдгийг мэдэхгүй байсан. Бизнесмен хүн уулзалтандаа явж байхад нэг нөхөр буу бариад ороод ирвэл дээрэмчин л гэж бодно. Амиа аврахын тулд мэдээж хэрэг мөнгө санал болгон шүү дээ. Хэргийн явдал чуугийн талд эргэж эхлэх үед Чаан гэрчийн яриг битсэн хуурцгаа тоглуулахаар болдог. Ах чи юу ингэж байна? Өвдөж байна. Зөөлөн наа чуугарлаа. Ямар заваа юм бэ? Би чи надад чухал зүйл юм шүү. Чи бүр нарахчлаа шүү дээ. Би арчаад өгье. За тэгэхээр яг өндөө юу болсон бэ гэхээр Понг Чааныг орж ирэхээс өмнө хуурцгийг ажилуулад орж ирэхэд нь жоохон ялхарч байгаа дүр үзүүлээд кактусын дээр нь суугаад өвдөж байна ямар заваа юм бэ гэхэд кактусандаа хайртай Чаан ах наадгаа хугаллаа гэд манай хүнийг кактусаа салгаж авч байхад жүүсийг нь өөр дээрээ асгуулад чи бүр норгочлоо гэсэн байдаг. Мэдээж шүүх хурал дээр байсан хүн бүр инээд алдаж шүүгч хэргийг хааснаар цагдаа нар хэрэгт ялагдлаа. Үүний дараа чуу обстой ирснээр гарах ба өмгөөлөгч бид энэ удаа азтай байлаа. Гэхдээ тэд нэмэлт нотлогоо болон Понгийг олох юм бол нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг. Утас дуурж манай Понг хадагтай уулзмаар байна. Энд уйдгартай юм гээд чуу энэ хоёр жоохон жоохтой бололтой үе. Понг чуугийн газар нуугдаж байгаа ба түүнтэй ярилцд дуусны дараа таны болон бусдны ер нь дахиад ямар ч асуудалд Понгоос болоод орчих юм. Түүнийг цагдаагаар цааш нь харуулсан болгоод дуусгыг юм. Тэгсэн өнөө гөрөө ахлах харин чуу тодолдогчсон байж. Тийм болохоор л замыг орхиж явж мөзөлөг. Шууд үүнд нэг цагдааг алга болгох ажил өгөх ба ингэснээр хон чоны тоглоом эхэллээ. Нөгөө талд Чаан нэг жижиг хилтэсээр томилогдох ба ажлынх нь байгаагүй тэр хооронд үхрээ алдсан, хүчрхийлүүлсэн, нөхөртөө зодуулсан. Тэгээд бас Мэйс яг зэрэг дуудлага ирдэг ба энэ хоёр маань нэг юм учраа олсон бололтой уулзахаар болдог. Яаж зүгээр байх вэ? Манай хүн машиныхаа торомцыг эвлэлцгэж ардаас нь уяатаа нохоо шиг машинаа барьж явж байсан. Понгийг олохоор явсан тагнуулын мэдээ ирэх ба хаана байгааг нь хэлж яг одоо очихгүй бол чуу түүнийг аална гэдэг. Манай Мэги ихчийн Мэй дүр бол үнэхээр сайн зөвхний дүрэж. Понгийн байгаа газар очиход түүнийг хүлчихсэн нэг хамгаалагч харж байна. Хамгаалагчийн нүдэн дээр тагтаар нь орж ирээд өөрийг нь зодож үзүүллээ. Давхар олон хүүхдээ юм болохоор чи эхнээсээ бид нартай хамтран ажилласан бол ингэхгүй нээтрэ гэж яранга Понгийг суллаад явах гэж байсан. Данигийн хүмүүс гарч ирээд ер нь ахыг нийлээ зодлоо. Манайхан одоо пойлдох гэдэг юм да. Гаднаас орж ирээд тэднийг зогсоох хүн гөрөө ахлах байх бөгөөд Чаан житгэл төгс бууга гаргаад зогсдол тэр түүнлөө бууга чиглүүллээ. Дани харин Чааны бууг аваад бэйли зүүсэн гартаа бариад өөрсдийн төлөвлөгөөний дагуу гөрөө ахлахыг хөнөдөг. Чаан овсгоо гаргаж гөрөө ахлахыг түлхээд Понгийг аваад дээвэрлөө зүхтлаа. Арга буюу Понгийг дээрэмж дэрхээс өмнө усан пасайлуу шидэж зүхтаалгадаг. Дани харин Чааныг барьж аваад ухаалтууллаа. Үзэгдэл солигдож цагдаагийн даргын өрөөнд маргаа өрнөж байна. Чаан сургаггүй алга болж гөрөө ахлахын цогцсноос бууныхан сум нь олдож харин хөгшин ахлах Чааныг хайцаалах бөгөөд ерөн цагдаа хүн олон дайсантай гэдгээр хин нэгэн албаар үүнийг хийсэн байна гихч. Цагдаагийн дарга одоогийн нотлох баримтан дээр үндэслэн түүнийг барина гих ба Чаан жөөрэ алдартай цагдаа болохоор тун болгоомжтой нэрэгт хандах хэрэгтэй болжээ. Нөгөө талд хотын гадна Чаан нэг юм сэрэх ба Мэйтэй уулзаж юу болоод байгааг мэдээд шууд цагдаагийн хэлтс рүү явлаа. Мэдээж хүн бүрэл гайхах ба цагдаагийн даргын өрөөнд орж юу болсон хэлэгч дарга түүнийг хэрэгтнээр татна гэдэг. Гаднаас цагдаа нар Чааныг барихаар орж ирэхэд тэр ширээн дээрээс бууга аваад дарга руу онлон нэг мөр ууралжээ. Яагаад намайг хэрэгтнээр татна гэж? Би маав ахлахыг алаагүй. Би тэнд амиа зольж даалгавар биелүүлж байхад чи энд найз зохинол боддог. Угаасаа анханасаа чуугийн хүнийг гэрч болгож хамгаална гэдэг тэнэг санааг чи гаргасан. Нөхцөл байдал хурцдаж Чаан даргаа барьцаалаад олон түмний нүдэн дээр түүнэр жолоо бариулан зүхтлаа. Хотоос зайдуухан очоод түүнийг үлдээх ба уурн гарсан хүн та эсэргүүцсэн ч би бодож чадахгүй байсан гэж жоохон гэмссэн хүн хэлэхэд дарга нь одооноос чи бүгдийг ганцаараа хийх хэрэгтэй. Манайхан намайг очихоор л чамайг хайж эхэлнэ. Баярлалаа эрхмээ.
Би танай хүмүүст баригдахгүй. Нөгөө талд Чуу болон Дани Чааныг зогцсон талаар ярилцаж байхад гэнэ түүний компьютераас мэдээллүүд нь алдагдаж эхэлдэг. Мэдээж хэрэг энэ Понг байхаас зайлшгүй тэр Опс руу нэвтэрчиж гинэ. Тэгээд худалдааны төв дэх Опс руугаа очиход нөгөө талд Чаанч түүнийг хүлээж байдаг. Тэр Понгийг дагаж байсан юм шиг байгаа юм. Понг худалдааны төвөөс гарах гэж байгаад Чуутай таараж цахилгаан шатаар хөөцөлтөн зүгтдэг. Мэдээж энэ үед Чаан орж ирэх ба ирэх хэрэгтэй дээд давхраас нь өсөрж орж ирэн Чуугийн хүмүүстэй тулдаж хэдэн нөхдүүдийг давхраар сэлүүллээ. Тэгж яваад нуугдаж байсан Понгийг олох ба түүнийг аван зүгтах гэсэн ч яг Дани болон бусад хүмүүстэй таарчихлаа. Ингээд тэд ч тулдах ба давхар Понгийг хамгаалах хэрэгтэй болохоор манай хүн зодуулж байгаа байхгүй. Тэд ч Понгийг авч явах гэж байсан худалдааны төвийн эргүүлүүд тэднийг зогсоох гэж бас зодуулдаг. Энэ үед Чаан буцаж ирэх ба Понг зүгтах гэж оролцсон ч түүнийг хүсдээд унагчдаг. Ингээд манай ахын уурыг хүрлээ. Чаан нэг гарыг шат руу авч идээд нөгөөдхийг нь 50-өр мөргүүллээ. Понг ч шииртэй эмхтэй юм. Дайныг шилэн үзүүдэж байгаад ширээрөө савалчихав. Манай ахын уур дахиад хүрлээ. Манай ах жихэнхийнх нь учрыг олцоход байж байсан. Нэг нөхөр мотодтой манай хүнийг дайрах гэж оролдоод өөрөө зодуулаад дуслаа. Нөгөө талд харин Дайны өнөө цүнхийг аваад зогтох гэж байх бөгөөд Чаан түүнийг барьсан ч доошоо цүнхээ шидчихдэг. Нуугдаж байсан Чуу хүмүүсээ явуулах бол доод давхарт Мэй байж байна. Чаан ч цүнхийг ав гэдэг. Гэсэн чи Мэй цахилгаан шатан дээр Чуудаа таарах ба Мэйг шат руу түлхчихлээ. Тэгээд цүнхийг очиж авах бол найз охиныг нь яасан харсан Чаан хэдэн давхрын өндрөөс аимшиггүйгээр бууж ирлээ. Тэгээд мэдээж Чууг барьж аваад яг зодох гэсэн энэ үед цагдаа нарыг гарч ирлээ. Чаан хагарсан шил бариад шудраг ёс гэж байхгүй юм бол энэ навшиг алчхаа л да гэх ба энэ үед Понг гарч ирж цүнхэнд нотлох баримтууд байгааг хэлэх ба сая нэг Чаан таймширж Чууг тавилаа. Цагдаагийн дараатай зарга нэхэд өмгөөлөгч нь бууж ирнэ. Чи өөрийгөө хуйлаас дээгүүр юмт ингэж бодоо юу? Гэмгүй иргэн зодоод л энэ бүхний чинь төлөө та нарыг шүүхэд өгөх болно гэхэд Чуу таймширж байсан Чаан улам уурлаж Чуу болон өмгөөлөгчийг нь хэд хэд цохиж уураа гаргалаа. Үүнийг харж байсан хөгшин ахлах дарагдаа та миний тайланд туслах хэрэгтэй байх гэсэн цагдаагийн дарга би сая юу харсан гэж би сая юу чараагүй гэж хэлээд кино манд дуусч байгаа юм да. Тэгээд цагдаагийн төгөх бол Чакиахын найруулсан хамгийн сайн кино гэхэд баг хэлсдэхгүй байх. Тэгээд манай хүн ямар нэг стантгүйгээр өөрөө нэлээд хүнд акшн хэсгийг хийсэн харахад бол амар байсан. Тэгээд энэ хүргээд бичлэгээ дуусгая. Та манай сувгийг саб болон лайк дарж дэмжээрэй. Тэгээд баярлалаа. Тэгээд бас нэр өөр ярилмар кино байгаа бол комент хийжээрэй. Баярлалаа. Гоуски байла.